Ховд аймгийн тухайд бол одоо буудлал бол бас хүртээмж байх та. Тодорхой буудлууд нь яг жуулчид ирээд буухад тийм үйлчлэгээний стандарт байна уу гэдэг асуудал байна. За хоолны газар гэхэд бид бас тутамг зүйлүүд их л байна. Тэгээд энэ юунд зөвлөгөөнд бол бас яг саяны аялал жуулчтай холбоотой тур оператор, за зочд буудлал, за хоол үйлдвэрлэл тийм үү. За ингээд бүхий л шиг зураг авдаг залуучууд те ингээд контент хийдэг зураглаач тэгээд бүхий чиглэлийн хүмүүсийн дотор байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бас алдаа оноог л авч явах хэрэгтэй. Хоёрдугаар тань мэдээлэл солилцоо гэдэг юм ерөөсөн тутмаг юм шиг надад санагдаад байдаг. Одоо жишээлбэл буудалд буулаа. Буудлын ресепшнээс асуудаг. Одоо ховдод очивол ямар боломжтой газрууд байна. Нэг хоногийн хугацаанд би аялаад ирмээр байна. Одоо гэдэг байдлаар. Гэтэл энэ мэдээллийн асуудал байхгүй, хоолны асуудал байхгүй гэдэг. Ер нь бол ингээд тусдаа үйл ажиллагаа явуулах биш. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа саяны ийм оролцоот бүлгүүд байна шүү дээ. Эдгээр бол ингээд хамтраал өдөөсөө бодлого гаргах шаардлагатай байна гэж үзэж байна. Тэгэхгүй бол өнөөдөр Ховд аймагт үндсэндээ бол Баян-Улгийн яагаад аялал жуулчлал гэж байна. Ховд аймаг зөвхөн нэг дайрын өнгөрөхцгийг болж хувираад байна шүү дээ. Тэгэхээр ядаж энэ Баян-Улг руу явж байгаа жуулчдыг авчруулдаг биднэрт юу байх вэ гэдгийг л хармаар байна. Тэгэл хамгийн чухал гэсэн зүйлээ бид нар төр аялал жуулчлалын энэ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтайгаа хамтарч хийх нь зөв юм гэж харж байгаа. Хоёр дахь асуудал төр дангаараа аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжинэ гэхээр эдийн засгийн хувьд бол байнга дэмжиж явах боломжгүй. Тэгэхээр засаг даргын анхны захирамж гарсан. Энэ баялаг бүтээгч хоёрын хвшлийг дэмжинэ гэж. Айл болох саяны хийж байгаа энэ мөнгөлөг шагшуурга, цайны зам гэдэг тодорхой эвент арга хэмжээнд байна шүү дээ. Жангар гэдэг. Эднэрийг болж өгвөл хувийн хвшил рүү шилжүүлэл гэдэг бодлого барьж байгаа. Та нар аваа яваач. Тодорхой эндээс орлого олооч. За эхний 1 жил юм уу 2 3 жил ч байд юм уу тодорхой бид нар санхүүгийн дэмжлэгээ үзүүлээ явуулъя. За та нар тэнд очихоор тодорхой хураамж авдаг юм уу те. За үйлдвэр үйлчилгээ явуулдаг. Эндээсээ та нар бас тодорхой ашиг олдог байгаа ч гэдэг. Ийм зүйл рүү бол явахгүй бол төр байнгын одоо бизнесийн байгууллагад үйл ажиллагааг нь булаацалдаг, өмнөр нь орж хийдэг те. Энэ юмнаас бол зайлсхийя. Харин тулгамдж байгаа зүйлүүд бол бодлогоор дэмжиж өгөө. Саяны хэлдэг дэр газар олголтын асуудал. Зочдлуудын чиглэлээр газар олгох, жуулчны төр амрах, отоглох цэгүүд байгуулахад ерөөсөө одоо нэг дутагдж байгаа асуудал ерөөсөө сумдад яг зам дагуух байд юм уу? Одоо хаана байд ингээд аялал жуулчлалын чиглэлээр газар олголтууд ерөөсөө олон жил дандаа хойш явж байна. Би одоо яагаад тэгээд баталдаггүй байдгийг нь бас ойлгохгүй. Газар олголт байдаг. Одоо би сая өнгөрсөн бас хурлын өмнө сумдын өдөрлгүүдтэй уулзсан энэ асуудлыг бас ярьж л явсан. Та нарт ерөөсөө энэ асуудал алгаа. Тэгэхээр сум болгондоо ашигтай байрлалууд дээр дуудлага худалдаагаар та нар аялал жуулчлалын зорилттой газраа олгооч. Иргэдэд нээлттэй байгаач. Бизнесийн тэнд чи очиод үйл ажиллагаа явуулах объектуудаа барья гэдэг ийм л асуудлыг бол тавигдсан. Одоо чухам одоо сумдууд маань одоо зарим нь хуралдаж дуусаагүй сумууд багчгүй ямар хуу байдлаар ингэж шийдсэн юм бас тиймэрхүү л байдалтай байна.